За саяхны TechMac дугаараар хэдүүлээ нэгэн VR headset-ийг туршиж үзсэн шүү дээ. Oculus Go гэдэг нэртэй саарлангийн. Тэгвэл өнөөдөр тэрний том ах нь сайжруулсан хувилбар Oculus Quest гэдэг VR headset-ийг өнөөдөр танилцуулах гэж байна л да. Тэгээд нэг юм ба. Мөнгөн бороогийн дэлгүүр дээрээс за мэдээж энэ хүү дугаарыг хамтрагчаар мөнгөн бороо дэлгүүр хамтарч хэлж байгаа гэдгийг бас дахин хэлье, сануулж хэлье те. Мөнгөн бороогийн хамтарч байгаа бүтээгдэхүүнүүд танилцуулж байгаа хэрвээ тэр бүтээгдэхүүнүүдийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсэх юм бол мэдээж пэйж руу холбогдоод эсвэл шууд дэлгүүр дээр нь яваад очиод асуух мэдээлэл авах бүрэн боломжтой. За тэгээд сая юу ярих гэж байна. Мөнгөн бороогийн эзэн нь ажилуулдаг залгууны ерөнхийдөө бол анх намайг одоо би нөгөө VR headset-ийг туршаад үзье гэд тэнцэнэн заргажсэн Oculus Go-ыг аваад явж байхад над тул тэгж хэлжсэн. Oculus Go дээр бас чи өөрөө нэг тэгж амар дурлахгүй байж магадгүй. Гэтэ яг нөгөө VR-ын тэр бүтэн experience-ийг одоо тэр гоё мэдрэмжийг авахыг хүсэх юм бол Oculus Quest-ийг туршаад үзээрэй гэж надад хэлсэн. Тэгээд тэр хэлснээр нь Oculus Quest-ийг би туршиж үзлээ л дээ. Oculus Go-ыг нь би нэг өдрийн турш ерөнхийдөө бол хэрэглээ. За хэрэглэхдээ би хамгийн максимум 30 минутын турш хэрэглэсэн болоо яасан юм бэл те. Тэгээд энийг би авч яваад одоо энэ VR headset над дээр бараг сар болох гэж байна уу да. Тэгээд би энийг туршаад үзэхэд yes, үнэхээр өөр байлаа гэдгийг би бол баттай хэлж чадна. За яагаад энэ өөр вэ гэхээр Oculus Go гэдэг тэр нөгөө анхны танилцуулж исэн VR headset маань болохоор 3DOF буюу 3 degree of freedom гэж байгаа юм байна л да. За тэр нь яаж юм гэхээр зөвхөн одоо нөгөө толгойн ингээд хөдөлгөөнийг одоо утасны ингээд нөгөө бид нар 3D орчин дотор оруулж утсаа ингээд хөдөлгөөр ингээд нөгөө зөвхөн 360 хөдөлгөөний ингээд мэдрэл камер солиод байдаг шүү дээ. Тэгэхээр Oculus Go юу гэх юм бол яг тийм байгаа байхгүй. Би байршил дээр нэг байршил дээр зэг дээр сууж агаад толгоогоо ингээд хөдөлгөөд арах юм бол яг тэр нөгөө ингээд орчин ингээд хөдлөөд байгаа. Гэхдээ би ингэж хөдөхгүйгээр толгоогоо жоохон хажуу дишээ ингэж хөдөлгөх ч юм уу те дээшээ доошоо болох ч юм уу урагшаа алхаад явах гэдэг ч юм уу. Тиймэрхүү зүйлээр бол тухайн одоо нөгөө Oculus Go бол тэр хөдөлгөөнүүдийг мэдрэхгүй байгаа даахгүй. Тэгэхээр өнөөдрийн энэ ярих гэж байгаа Oculus Quest гэдэг маань болохоор 6 DOF буюу 6 degree of freedom гэж байна. Өөрөөр хэлбэл 6 одоо өнцгөр гэх юм уу те. Бараг тэгж орчуулж магадгүй. Яг нөгөө техник хэлээр юу гэж орчуулдгийг мэдэхгүй байна. Тэгэхээр зөвхөн одоо нөгөө нэг XYZ гэсэн энэ нэг тэнхлэгээс гадна бүр ингээд цаашаа ингээд яваад одоо жишээ нь VR-ын ертөнц дотроо магадгүй одоо энэ манай ногоон ургамал байлаа гэхэд би энийг ингээд бүр эргэн тойрноос нь одоо ингээд толгоогоо өдгөөд бүр ингээд эргэн тойрноос нь харж болох ийм боломжийг бол олгож ийн гэсэн үг л дээ. Нөгөө 6 DOF гэдэг нь бол тэрүүгээр ялгаатай. Тэгээд Oculus Quest гэдэг энэ headset-ийг зүүгээд туршиж үзээд миний хамгийн анхны хийсэн зүйл гэх юм бол YouTube-ээр маш олон удаа харж ирсэн би Beat Saber гэж тоглоомыг яг бодитоор нь тоглож үзлээ л дээ. Тэгээд тоглож үзэхэд надад бол бүр амар гоё санагдсан. Яг одоо энэ хоёр гартай. За Oculus Go юу гэдэг юм бол нэг контроллертэй байсан бол энэ ч баруун зүүн гаранд барих хоёр контроллертай гараад ирчих. Тэгээд энэ контроллерууд маань гэдэг юм бол яг одоо эндээсээ ерөнхийдөө нөгөө IR Blaster-аас нь яг өөрийнхөө байршлуудыг мэдрээд тэгээд яг үнэхээр гоё оршиж ажилладаг тийм санагдсан л да. Тэгээд Beat Saber гэдэг тоглоомыг тоглоход бол надад маш гоё санагдсан. За энэ илүү техникийн талаас нь би та бүхэнд танилцуулъя гэж бодож байна. Тэгэхээр ерөнхийдөө энийг ингээд урдаас нь харах юм бол нийтдээ юм 4 шиг жижиг камер оруулсан байгаа даахгүй. Энэ өөрөө яг бол камер мөн. Камер ч юм шиг үгүй ч юм шиг те. Юугээ зүүцсэн байж байгаад одоо яг энэ headset-ээ зүүцсэн байж байгаад энэ камернуудын тусламжтайгаар эргэн тойрны ерөнхийдөө болоо шууд бодитоор нь харах боломжтой. Гэхдээ тийм өндөр наривчлалтай камер биш. Энэ камер маань өөрөө бас нөгөө IR Blaster буюу яг энэ эргэн тойрны мэдрэх 6 degree of freedom тэгээд дээрэс нь гарнуудаа мэдрэх гэдэг энэ сигналыг дамжуулж байгаа учраас энэ ч ерөнхийдөө бол байгаа үүрэгтэй. Тэгээд тэрийгээ ч гэсэн маш сайн хийж чаддаг. Энтэй нэг жишг зүйл гэдэг юм бол мэдээж нөгөө Valve-ийн Index гэдэг VR headset байгаад байгаа шүү дээ. За тэгээд нөгөө босод өөр компаниудын ер нь гаргасан headset-үүд байдаг л да. Тэд нар яадгүй гэхээр яг одоо нөгөө тэр 6 degree of freedom-ыг гаргахын тулд ийм ингээд сенсорууд ингээд тавьчихдаг. Хэрэв видео харсан бол ингээд өрөөнүүдийнхээ булан дээр ингээд нэг тавьсан урд нь хойно гэдэг ч юм уу те. Тэрний ерөнхийдөө бол олон байх тусмаа таны хөдөлгөөнийг илүү сайн мэдэрдэг. Ийм зүйл өгч байгаа. Гэхдээ энэ headset-ний үед гэдэг юм бол ерөөсөө stand alone буюу ямар нэгэн гадны нэмэлт төхөөрөмж байхгүйгээр таны хөдөлгөөнийг 6 өнцгөр ерөнхийдөө мэдэрч байгаагаараа бол маш том давуу талтай. За тэгээд энэ одоо бас нэг давуу тал гэдэг юм бол шүү дээ. Энэ одоо
нэг нүдэнд зориулсан 1440-ийг үржих 1600-ийн агтаршилтай OLED дэлгэцийг ерөнхийдөө бол дотроос сууршуулж өгсөн. Тэр нь өөрөө маш гоё одоо агтаршилтай дүрсийг таны нүдэнд харуулж чадж байгаа. За тэгээд энэ хоёр дүрс маань энэ хоёр одоо жижиг нөгөө OLED дэлгэцүүд маань хоёлаа 72 Гц-ээр ажилладаг. За 72 Гц гэхээр нөгөө бусад value index гэж бид түрүүлсэнтэй. Тэрнтэй харьцуулах юм бол хамаагүй бага value index чинь бараг 100 Гц гардаг шиг санагдаад байна л да. За тэгээд энэ нөгөө нэг толгойн headset-ний үед гэдэг юм бол нийтдээ 570 г жинтэй. За 570 г гэдэг нь өөрөө бас тухайн моделоос өөрчлөгдөн гэсэн байсан. Тэгэхээр одоо нөгөө memory тэ санах ойноос ерөнхийдөө бол хамаарад бас хизээ гарсан гэдэг моделоос хамаарад янз бүр байж магадгүй гэж би бол ойлгосон. Тэрийг бол мэдээж та бүхэн сонирхож байгаа бол яг өөрийнхөө сонирхож байгаа барааны description буюу тайлбар хэсгээс нь хараад мэдэх боломжтой. За тэгээд энэ headset-ийг ашиглахад бол Oculus Go-тэйгээ ижилхэн би хэлсэн те stand alone буюу ерөөсө компьютерт холбох шаардлага байхгүй. Oculus Quest-ийн Oculus Store гэж ерөнхийдөө бол дотор Android үйлдвэрлэлийн систем дээр суурьшсан ийм үйлдвэрлэлийн систем байсан. Тэрэн дээрээ ороод эндээс хүссэн тоглоомоо татаж аваад хүссэн контентоо үзэх тийм боломжтой. За тэгээд энэ маань өөрөө ерөнхийдөө бол одоо бүтэн цэнгэлсний дараагаар full time одоо ерөөсө тасралтгүй тоглох юм бол 2-3 цаг тасралтгүй ажиллах ийм нөхцөлийг бүрдүүлж юм аа. За тэгээд гаднах ерөнхийдөө бүтээгдэхүүний одоо талаас нь харах юм бол энэ харааны өнцгийг өргөн нарийн наранд харуулах нэг юм жижиг юутай коноптой гэх юм уу нэг юм слайдер маягийн юм уу те ийм хэсэгтэй. Тэгээд дээрэс нь дууны чанга суулгыг тааруулах ийм коноптой. За чихвч буюу нөгөө headset-ийнхээ хоёр талд нь хоёулын дээр нь 3.5 мм-ийн аудио оролтын ийм залхуур байгаа. Тэгэхээр энэ дээр нь нэг чихвчийг хэрэглэж болно. Эсвэл нөгөө Oculus-ийн өөрийнх нь гаргасан ийм хоёр оролттой чихвч байт юм билээ. Тэрийг нь бас хэрэглэж болно. За мэдээж тэгээд power button буюу асааж унтраах коноп. Тэгээд цэнэглэх USB Type-C оролттой юм билээ энэ өөрөө. За энэ USB Type-C гэр нь файл мэдээж хуулж зөөж болно PC дээр цэнгэлж болно. Дээрээс нэмэх нь энэ дээр сүүлийн үеийн тусгай USB Type-C-г залгах юм бол компьютер дээрх тоглоомуудыг VR-аар дамжуулж тоглож болно. Өөрөөр хэлбэл Steam дээр байгаа VR тоглоомуудыг Oculus Quest дээр тоглож болно гэж. За энэ өөрөө бол мэдээж нэг Oculus Link гэдэг нэг сүүлд гарч ирсэн бас нэг фичер байгаад байна л да. Энэ тиймэрхүү боломжуудыг бол олгосон байна. Тэгэхээр энэ бол баг одоо нөгөө яг бүр гейминг талаасаа тэ VR headset-ийг бүр нэлээд одоо гүн гүнзгий судлах гэж байгаа тэр хүнд бол бас маш гоё юм боломжуудыг бол бий болгож байгаа шүү байна. Энэ бол надад үнэхээр таалагдсан. За мэдээж олон цагаар ингээл зүгээл нөгөө тоглоом дотор орол яваад хахаар нэг юм нүд ингээд зүйл рүү нэг жоохон ядрах гэдэг ч юм уу тиймэрхүү зүйл бол надад бол бас ажиглагдсан. Гэхдээ яг энэ headset-ээ яг харааны өнцгөө зөв тааруулж зүүж гинүү гэдгээс хамаарат тэр одоо нөгөө жоохон харахад жоохон эвгүй байх ч юм уу те эсвэл ингээд нэг жоохон ин тент буландаа ингээд бүрсийгээд байх ч юм уу дүрс нь ингээд тод бүдэг харагдаад байх юм гэдгийг бас яг энэ дээдлийн болон энэ хоёр хажуу талын энэ бүсээр нь яг ингээд нүдэн дээр яг нэгэн тэгш шугамд тааруулах юм бол тэр асуудлуудыг бас шийдэж чадаж байсан. За яг одоо энийг мэдээж хэрэглээ талаас нь ерөнхийдөө бол ярихад Oculus Quest гэдэг маань өөрөө тэр нөгөө 6 degree of freedom-ийг ингээд мэдэрч байгаа дээр нь бас нэг юм сонирхолтой зүйл байсан л да. Тэр юу вэ гэхээр өөрийнхөө нөгөө safe орчингой бүрдүүлнэ гэсэн нэг тийм функц байгаа да. Тэр ер нь яаж ингэ гэхээр за одоо яг та бүхэн харж байгаа би ингээд шалаар ингээд ерөнхийдөө бол өөрийнхөө гараар ингээд зураад байгаа. Энэ дээр харах юм бол би яг одоо энэ тоглоомыг тоглоход надад одоо аюулгүй яг ингээд чөлөөт бүс нь хаагуур байна вэ гэдгийг энэ VR headset-тэй хэлж өгч байгаа. Хэрвээ энэ одоо нөгөө нэг зааж өгсөн хэсгээсээ би өөрөө биетэрээ ингээд гараад эсвэл тийшээ ойртох юм бол надад ингээд улаан ханаар ерөнхийдөө бол уучлаарай та энэ одоо нөгөө тоглоход хамгийн safe zone-оос гарах гэдэг шүү, юм мөргөж магадгүй шүү, юм зохиж магадгүй шүү гэдгийг ерөнхийдөө бол надад ингээд сануулж хэлээд байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ бүх зүйлийг юу хийж ин гэхээр энэ нөгөө дээр нь байж байгаа энэ 4 ширхэг камерман ерөнхийдөө бол орчингой мэдрээд ийгээд нэг гэсэн. Тэгээ дээрээс нэмэх нь шалныхаа левелийг тааруулдаг. Доошо харж агаад ерөнхийдөө шал бол энд байна шүү гэдгийг одоо ингээ гараараа зааж өгөх. Эсвэл энэ мэн өөрөө автоматар гэрэл сайн байгаа орчинд бол өөрөө шууд шал руу харахад шалны левел дээр за энэ бол шал шүү гэдгийг алид ингээ таньсан байгаа байхгүй. Тэгээ энэ бүгдээ таниулчаад тоглоом тоглоход бол үнэхээр гоё. За тэгээд өөрөө нөгөө бие даагаад интернетээр суурьсан иймэрхүү тоглоомоор тоглож байгаа учраас хаана л хаана тоглож болно та. Заавал одоо жишээ нь ингээл компьютертэй тогтой орчин тоглоод байхгүй. Магадгүй одоо гадаа гэдэг ч юм уу те эсвэл ингээд бүр том заалан дотор гэдэг ч юм уу. Тэгэх юм бол бүр гоё одоо тэр мэдрэмжийг танд өгнө л да. За гэхдээ энэ дэр нэг сануулсан зүйл ингээд тэгэхээр
VR Oculus Quest гэдэг энэ VR-ыг та хэдийгээр би дааж одоо stand alone ажиллах гэсэн гадаа ажиллуулахыг бол одоо Oculus-ийн зүгээс бол санал болгоогүй байлээ. За тэгээд мэдээж энэхүү бүтээгдэхүүнийг би ерөнхийдөө сарын турш хэрэглээд үзэхэд бол надад үнэхээр их таалагдсан. Яхаарахгүй нөгөө нэг 6 degree of freedom гэдэг тэр функц нь бол надад шал өөр мэдрэмжийг өгч чадсан л да. Тэгээ Beat Saber гэдэг тоглоомны хэдийг демо хувилбарыг нь би тоглосон ч гэсэн баг фүүлээр нь худалдаж аваад тогломоор ч юм шиг тэр гоё мэдрэмжийг бол надад яхаарахгүй энэ headset бол өгч чадсан. Тэр нь байгаа тоглоомууд нь ч гэсэн үнэхээр гоё тоглоомууд бас байх шиг байлээ. За тэгээд мэдээж та бүхэн маань энэхүү бүтээгдэхүүнийг худалдаж авахыг хүсэх юм бол манай өнөөдрийн дугаартай хамтран ажиллаж байгаа Мөнгөн бороогийн дэлгүүрээс нь очиод сонирхох бүрэн боломжтой. За илүү дэлгэнгүй бүтээгдэхүүний талаар илүү дэлгэнгүй мэдээлэл авахыг хүсэх юм бол мэдээж Мөнгөн бороогийн Facebook пэйж рүү та бүхэн холбогдорой. Би энэ видеоны description буюу тайлбар хэсэг дээр нь Мөнгөн бороогийн пэйж линкийг оруулчихна. За тэгээд VR гэдэг бол одоо миний бодлоор магадгүй хэдэн жилийн дараа одоо ингээд маш түн цооны хүмүүс хэрэглээд байгаа ч гэсэн яваанда бас энэ мэн өдөр тутмын хэрэглээ болоод яг л personal computer бидний амьдралд ямар байдгүй тэр болтлоо илүү сайжрах байх гэж бодож байна. Мэдээж яг одоо энэ байгаа энэ хөгжүүлэлтээсээ бол хэд дахин илүү сайжрах байх. Удаан хугацаагаар зүүхэд бол одоо хүний нүдэнд ачаал өгдөг гэдэг ч юм уу тэгээ мэдрэгч болон одоо энэ хүндийн жин хүртэл нэлээд хөнгөн болох байх гэж бодож байна л да. Ийм одоо том байгаад байхгүй бүр жижиг нарийнхан болдог ч юм уу мэдээж хэдүүлээ нөгөө Ready Player One гэдэг киногоор нь бол VR headset-ийг маш олон хүмүүс мэдэх байхаа. За өнөөдрийн техник дугаар та бүхэнд таалагдсан байх гэж бодож байна. Хэрвээ мэдээж таалагдсан бол та бүхэн лайк дарцгаагаарай. Бидийг дэмжижээвэл subscribe хийцгээгээрэй. Тэгээд дараагийн техник дугаараар уулзтлаа. Түр баяртай.